За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За Сараа нь өнөөдөр удаан ботсон шинэ одоо бичлэгээ эхлүүлж байна. За ингээд байгаа газартаа уулзсан гайхалтай хүмүүсээсээ ухаал ойлголтуудаа одоо сонсоо явъя гэсэн шийдвэр гарсан байгаа. Тэгээд өнөөдөр бол манай хагасаа өдөр болгон уулздаг номын клубийнхаа хамт олонтойгоо ингээ өнөөдрийн бичлэгээ хийж байна. За ингээд жаргал асууя. Тэгээд нөгөө юу ядгалтай нөгөө хүн ингээл өөрөө ингээ амьдралаа ингээд туулаад мэдрээд нэг юм ухаардаг штэ тий. Ингэж болохгүй юм байна, тэгэж болохгүй юм байна гэж боддог. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар өнгөрсөн тулсан зүйлээс хамгийн их одоо ухаарсан тэр том зүйл юу байсан бэ? Тэгээд дараагийн сонсож байгаа хүмүүстэй хандаж хэлвэл юу авах вэ? Тэр талаас хуваалцаач. Та нар юу нэг ийм л байвал зүгээр шүү. Энэ миний ухаалт байсан. Энээсээ болоод би ингэж алдсан гэдэг ч юм уу тийм зүйл байгаа юу? За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд амар том асуулт асууж байна. Яг хаа зүгээр одоо ганц жишээ ярих гэхэд бол хүмүүс одоо янз янз амьдарч идэг те, зарим нь амжилттай амьдралд нь олон зүйл тохиолдсон байдаг. Гэхдээ хүмүүсийн бол бүгд л нэг л зүйлээр ажиллан юу вэ гэхэлэр бүгд л аз жаргал руу тэмүүлждэг те. Гэхдээ хүн болгоны юунаас аз жаргал авах нь гэдэг чинь өөр. Тэгэхээр бүгд л бие биендээ адилхан аз жаргалын төлөөл явж байгаа болохоор яг тэр утгаараа хүмүүс бие биенээ сайн ойлгодог юм байна. Нэг л зүйлийн төлөө явж байгаа, бүгд аз жаргалын төлөө ямар үндэстэн хүүс хамаахгүй аз жаргалын төлөө амьдарч байгаа. Гэхдээ энэ амьдралд юу хамгийн их аз жаргал өгж байна вэ гэдгээ тэрийг олох хэрэгтэй. Тэгээд олохын тулд хүн яах ёстой ч байгаа. Миний хувьд болохоор зориг тавьбал зүгээр юм байна гэж бодсон. Гэхдээ яг хүн болгон сонсчтой зоригтой амьдрал, зоригтой бай. Бид ч багасаа сонсч ирсэн. Тэгэл одын болтол нэг хайхтар байнгын зориг тавьж байгаагүй. Харин нэг зүйл лекцэнд цуугаад хүн нэг жилдээ одоо яг жилээ аль ч үйлрэлт байж болно те. Ихвчлэн бол шинэ оны ихэнд хүмүүс зориг тавьдаг шүү дээ те. 10 зориг тавьчих юм бол тэрийг яг бичээд тэрнийхээ бодоо санаа явах юм бол ер нь бол 60% биелдэг юм гэд тэр багш ярьсан. Тэгээд нэрэл тийм байхтаа би яг 10 зориг тавиал гэсэн чинь 80% нь ер нь биелсэн байхгүй юу. Гэхдээ хамгийн гол нь яах хэрэгтэй вэ гэхэлэр тэрийг бичих юм байна. Тэгээд тэрийг ер нь 7 хоногтой ч юм уу те чадвал өдөр болгон уншиж явах хэрэгтэй байна. Тэгэхээр хүн хүссэн үсээгүй далдах өмсөртөн суугаад тэрнийхээ төлөө явдаг юм байна. Заримныхоо зоригтой юм, зарим зориггүй ч гэсэн далдах өмсөртөн шингэсэн болохоор мэдхгүйгээр тэр зоригын төлөө явдаг юм байна. Тэгэхээр 10 зориг бичээд тэрийгээд гол нь зүгээр биччихээ. Тэгэх юм бол арай өөр. Тэгээд цаашаа яванда энэ зориг чинь дэлгэрэнгүй бол арай нарийсах гэдэг шат руугаа явдаг юм байна. Тэгээ ерөнхийд нь бүх хүмүүстэй ингээл хэлж та. За тэгвэл нэг асуулт асуучих. Аз жаргалын төвшин чинь 10 оноос дүгнүүл яг одоо хэдэн оноогоор дүгнэх өөрөөр? Ер нь 85% байгаа шүү. 8.5 оноо гэнэ. За баярлалаа. За дараагийн үндэ микрофон. За өөрийгөө танилцуулаад одоо юу хийж байгаагаа танилцуулаач. Өнөөдрийн хийж байгаа. Тий ажил мэргэжлээ. За сайн бацгаана уу, бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Бям жаргал гэдэг. Сэтгэл судлаач мэргэжилтэй. Одоогоор коллежид сэтгэл зүйч хийдгээ. Окей. За тэгээд нэг асуулт асууя. Ер нь хүн одоо ингээд өөрийгөө ер нь эргээр өөрчлөх ёстой байд юм болов уу? Энэ талаар юу гэж боддог вэ? Одоо зүгээр л байгаагаар амьдарч болт юм болов уу? Тий, ер нь энэ дээр бас миний нэг боддог юм нь одоо айгүй их нэг хүмүүст зааварчлах юм айгүй их болцсон тий. Энд YouTube дээр ч юм уу, Instagram дээр ч юм уу одоо инфлюенсер тий хүний амьдралыг заах юм айгүй их болцсон. Тэнгүүд тэр болгонд ингээд хүн би ерөөсөө л болохгүй байгаа юм болоо тий. Ингээл бусд хүмүүс амар гоё ингээл амьдралаа зэгцтэй эсвэл ингээл амар гоё бүгдээрээ л юм нэг урталтаа хийх юмтай тий. Тэр дунд би яагаад бас энгийн байж болохгүй байгаа юм бол энэ энгийн байх нь өөрөө нэг тийм буруу амьдраад байгаа юм шиг тий. Тэгтэл би зарим өдөр зүгээр л магадгүй юу ч хиймээргүй өдөр байж болно шүү дээ тий. Өнөөдөр шиг юм жоохон бороотой бүүдгэр өдөр би зүгээр орноосоо босхгүй хөвтмээр байж болно шүү дээ. Тэнгүү тэр үед хүн бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь бол нөхцөл байдлыг, амьдралыг, өөртөө тохиолдож байгаа зүйлсийг за тэгэл ер нь бол тэр мэдэрж байгаа мэдрэмжүүдээ ч гэсэн хүн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
би гониглаад байна да. Би гониглж болохгүй шүү гэж тэр мэдрэмжийг одоо ингээ үгүйсэхээсээ илүү за яг өнөөдөр би жоохон гонигтай л байгаа юм байна тий. За гэтээ энэ байнга үргэлжлэхгүй би маргааш гэхэд өөр сэтгэл хөдлөлтэй болно гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөөд тухайн цаг үед одоо яг өөрийнхөө мэдэрж байгаа зүйлийг тухайн цаг үедээ л мэдрээл тий би ингэж болохгүй гэх биш. За би жоохон гонигтай байгаа юм байна. Гэтэ энэ маань яг юунаас талаад би ингээ өнөөдөр жоохон гонигтай мэдрэмжтэй байгаа юм бол гэл тэрийгээ эргцүүлж бодоод тий тэнгүүд тэр зүйл байнгын биш учраас маргааш нь гэтэл тэр сэтгэл хөдлөл унтаал босоод ирэхэд өөр нэг сэтгэл хөдлөлөөр солигдсон байж шүү дээ. Тэгэхээр яг өдөр тутмынхаа зүйлийг бас хүн хүлээн зөвшөөрөөд сэтгэл хөдлөлөө амьдралдаа тохиолдож байгаа асуудлуудыг ч гэсэн яг нөгөө насан туршид маань нэг асуудал тулгараад одоо жишээ нь санхүүгийн асуудал өнөөдөр надад тулгарчлаа гэхэд насан туршид маань дагаж явахгүй шүү дээ. Тэр магадгүй 1 хоногийн дараа, 2 хоногийн дараа, 7 хоногийн дараа шийдвэрлэгдэх боломжтой байхгүй. Тэр болгоныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй санагддаг. Тэгээд ерөнхийдөө бол бас нөгөө нэг хүмүүсийн зөвлөгөө болгонд ингээл анхаарлаа хандуулаад хүнээс л яг ингээд нэг зааварчилгаа авахын тулд биш. Яг миний амьдрал яг ямар байгаад байна те надад яг юу тохиолдоод байна. Эднэрийг би өөрөө яаж зохицуулж эсвэл өөрөө яаж чиглүүлэх хэвтэй бэ? Энэ амьдралаа би одоо тэр хүн чамд зөвлөж байгаа ч гэсэн тэр хүн чиний амьдралыг яг чиний тохиолдож байгаа асуудлуудыг төгс мэдэхгүй шүү дээ тий. Яг өөрт чинь тохиолдож байгаа асуудлууд, өөрт чинь тохиолдож байгаа зүйлсийг чи өөрөө хамгийн сайн мэдэх учраас тэрний гарц гаргалгааг хүмүүсээс бусд хүмүүсээс хайх биш. Яг өөрөөсөө дотроосоо хайх хэрэгтэй. Тэрийг өөрөө чи шийдвэрлэхийн төлөө гарц гаргалгаануудыг олж явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгэхээр гайхалтай. Баярлалаа. За. Эднийг асуусан. Манай охин эхлээд өөрийгөө танилцуулаарай. Тухай. Хэдгээр ангид орсон гэлээ. 9 дугаар ангид. За. Миний охин нөгөө нэг түрүү жил нөгөө нэг мэргэжлээ сонгоог байсан шүү дээ, тий. Тэгээ энэ жил мэргэжлээ сонгоод сая ингээд зорилготой болсон, тий. Яг тэр хоёрын ялгаа нь ямар байсан бэ? Мэргэжлээ сонгоог байхад нэг яахаа мэдгүй, яахаа одоо ойлгохгүй гэдэг толгоо эргээд байгаа юм шиг ингээл ерөөсөө яг өглөө босоод ингээл юу ихээ мэдэхгүй гэл тэгэл том болоод яхаас мэдэхгүй ирээдүгөө бодонгууд хав анхуул харагддаг байсан. Одоо тэгээд ядаж гэд ирээдүгөө бодонгууд хувцас хийж ингэж боддог. Тэгээд өглөө босонгууд за би тийм юм хийж ингэж чадна гэл тэгэл арай зоригтой болсон. Мэргэжлээ сонгоход юу нөлөөсөн бэ? Юмнууд хийж туршиж үзэл надад таалагдсан яг энэгээр ингэж хийж чадна гэсэн бодолтой юм ал сонгосон. Одоо тэгэхээр мэргэжил нь ямар мэргэжилтэй болж байгаа лээ? Одоо хувцас дизайнер. Яа. Баяр хүргэе. Чинээс охиноороо багтаж байгаа шүү. За баярлалаа. Дараагийнхаа. За та өөрийгөө танилцуулаач хамаагүй. Бүгдийн сонсд юм билээ гэдэг. За бүгдээрэнд нь өдрийн өглөөний мэндийг монгоч. За энэ өдрийн мэндийг хүргэе. Намаг Ганти гэдэг би барилгын зургийн цахилгааны инженер мэргэжилтэй. За тэгээд нэг асуулт асуух гэсэн надад аюу гой санагдсан. Тэгээд миний амьдралд бас их нөлөөлсөн. Тэгэхээр нөгөө хүүхдүүдтэйгээ нөгөө нэг болцооны цаг гаргасан гэж ярьжсэн шүү дээ. Тэрийг хизээ анх яагаад хэрэгжүүлэх болсон бэ? Тэгээд тэрний талаасаа танилцуулаач. Хүүхдүүдтэйгээ би нөгөө нэг яг хүүхдүүд нөгөө ковидын үеэр хүүхдүүдтэйгээ нөгөө яг харилцаан дээр амар асуудал шуудгаад тулгарсан байхгүй нөө. Ажилгүй гэртээ байдгүй юм чинь гинт гэртээ суугаад яг хүүхдүүдээ хараад нөгөө жоохон багт нь харж байсан болохоос тэгэл ирсэн чинь тэд нар чинь ингээд айл хэдийн өсвөр насанд ирчихсэн. Тэгээд өсвөр насанд ирсэн. Тэгээд тэнтэй чинь нөгөө хуучин жишгээрээ нөгөө энэ бол хүүхэд гэдэг ийм харьцаатай одоо хүүхэд гэдэг харьцаатай байна гэдэг чи одоо тэрики иники гэдэг юм уу тиймэрхүү харьцаатай болцсон байсан. Тэгээд нөгөө ажилтаа болохоор чинь баг тийм зүйл нөгөө ганц нэг юм тэрийг хийгрээ энийг хийгрээ гэсэн юм хэлнүү гэхээс баг хүүхдүүдтэй харилцахгүй. Тэгээд яг тэр үед нөгөө нэг юм миний харилцаа болох байгаа юм байна. Би хүүхдүүдтэйгээ бүр
хүн биш хүүхэд. Би нэг цэцэрлэгийн нэг сургалтанд нэг лекцэн суудсан байхгүй. Тэгэхэд гэсэн байхгүй юу. Монголд хүүхэд амьдрахад хамгийн ээлгүй оронд нь тоонд ордог гинэ. Яагаад гэвэл хүүхдийг хүн биш хүүхэд гэж харьцдаг гинэ. Тэгээ хүүхэд гэж харьцахаар яадаг вэ гэсэн чинь хамгийн наад зах нь ижил төвшөнд харьцдаггүй шууд ингээ дээрээс ингээ харьцдаг. Тэгээ хүүхэд бол энийг хийх ёстой нөгөө чиний хэлсэн болгоныг хийх гүцэтгэх ёстой юм шиг тэгж харьцдаг гэж нэг зүйлийг сонсчихсан байхгүй. Тэгээ өөрөө яг тийм ээж болсон байсан. Тэгээ тэрэндээ амар харамсаад тэгээд яг тэр цагаас би ингээ хүүхдүүдтэйгээ харилцаандаа бүр шууд апдейт хийсэн. Тэгээд нөгөө завтай байсан учраас интернетээр агиох зүйл ухаад. Тэгээд түрүү өнгөрсөн жилээс өксүүлээд нөгөө хүүхдүүдтэй цаг гаргаж чадахгүй. Тэгэхээр тэрийг нөгөө нэг би бас нэг сургалтанд сууж хахад нэг лекцээр сонсч байсан. Эмэгтэй өдрөө болгон хүүхдүүдтэй зөвхөн 3 минут л гаргачих гээд байгаа байхгүй юу. Өглөө босоход нь тэрвэл сайхан амарч яана миний хүү гэж тэрвэл үнсэл за тэр чинь 1 минут гарч байна. Орой унтахтаа 2 минутыг гаргачих. Өдрийн болсон зүйлийг маш тавьсан асуугаал. Тэгэл ээж нь чамд тайртай шүү гэж хэлээд тэрвэл үнсэл унсуулахад энэ бүх юу нэг 3 минут л болно. Тэг хүүхэд болгонтойгоо тэгчих гэсэн байхгүй юу. Тэг тэрийг би арай нөгөө нэг илүү нөгөө хүүхдүүдэд таньж мэдхийн тулд юм сард нэг удаа хүүхдүүдтэйгээ болцоод гадуур хоол идээд тэгтээ тэр нь зүгээр нэгэн газар шиг тэр хүүхдийн хүссэн. Тэгтээ өөрийнхөө хувьд бол хамгийн үнэтэй ресторанууд бас айгүй зүгээр гэж бодсон. Тэгтээ хүүхдүүд айгүй хямдхан юм нэгтгэх юм бэлээ хөрхэн хамтад. Чи ямар хоол идмээр вэ, юу идмээр вэ гэхээр эхний үед бол өөрснийх нь хүссэн газар байж байгаа. Тэгээд хоолыг идээд тэр хүүхдтэй тэр өдрийг мэдээж бүтэн өдрийг өнгөрөөж чадахгүй шүү дээ. Ажилтай учраас зарим өдөр нь ажилтай таарах учраас хагас өдрийг өнгөрөхөөр чи юу сонирхож чинь гэдэг нэг өөрийнх нь талаар өөртөө л ярилцах тийм цаг гаргачаа. Тэгээд хоёр дунд баг хоёр дээр аягуулсан хэрэгжүүлээд том дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тэгээд сая биелсэн байхгүй. Нөгөө болзооны бид гурван болзооны цаг яваал байгаа шүү дээ. Бид гурав ч одоо нэг жил гараа 2 жил орчим болцлоо юм чи. Яана ээж би бүр хазарсан байна шүү дээ. Тэгээ энэ сард ээж тэгээ болзоонд явна гэсэн нөгөө найзуудтайгаа ихэнх цагаа өнгөрөөдөг учраас тэгэхээр нөгөө нэг хүүхдүүдтэйгээ илүү нөгөө нэг ойр дотн олоод би хүүхдүүдээ нөгөө нэг ээж гэж нөгөө айх биш. Тэгэхэд хамгийн хэцүү, хамгийн төвхтэй асуудал гараад ирэхэд хинээс асуух уу гэхээр ээж гэдэг хүн санаанд нь орж ирээсэ гэж боддог байхгүй. Тэгэд тэр маань бас айгүй биелсэн. Ямар ч гэсэн ямар нэгэн санхүүгийн асуудал тулгарсан тохиолдолд хэн нэгэн найзаасаа биш, хэн нэгэн хүнээс биш хамгийн түрүүнд ээжээсээ асуудаг. Тэрэнд нь үнэхээр талархдаг. Тэгээд тэрэнд нь мэдээж их хэмжээгээр хүүхдүүд их мөнгө хүүгээсээ гуйдаг юм байлээ. 5,000 төгрөг, 3,000 хамгийн ихтэй л ээж 10,000 төгрөг байна уу гэдг нь ингээд тэдний хувьд их мөнгө. Тэгтэл би тэрийг ингээд өгчгөр тэр ингээд үнэхээр хаппи. Тэгэхээр нөгөө өөр гаднаас тэрийг хайх шаардлагагүй ээжээсээ анхны тусламж авч чадаад бас их баярлж байгаа. Харин би бас шууд нөгөө энэ тухай сонсчод бүр амьдралтаа хэрэгжүүлмээр санагдчихсэн. Тэгэхээр үнэхээр гоё жишээ. Нэмэлтээр өөр гоё хэлье гэж хэлмээр санагдаж байна. Би нэг одоо энэ харилцааны тал дээр л яг нэг өөртөө айгүй апдейт хийсэн байхгүй юу. Тэгээд энийг юу гэж бодсон байгаад бид нэр одоо ингээд бид нар өөрснийгээ ингээ харахаар бид нар аав ээжтэй ингээ ойр дотн би чаддаггүй. Тэгээд аав ээжтэй өсөн цагтаа нөгөө нээжээ тань хайртай шүү гэж би одоо угсаа 40 гарт бараг 50 төгчөж хүртэл ээжтэй ингээ хайртай гэдэг үгийг нэг ч хэлж чадаагүй. Тэгэхээр нөгөө бидний үед аав ээж гэдэг чинь нөгөө биднээс ингээ харилцааны яг айгу хол одоо яг л нэг хүүхэд гэдэг зарчмаар тэг өөрснөө ажиллаа гэдэг тий. Тэгэнгүүт эргээд нөгөө нэг хүний харилцаач угаасаа л нөгөө нэг тойрогтой тий. Тэгжэл бид нөгөө нэг хүүхдүүдээ бага үед нь зааварлаа хүүхдээ хардаг байсан бол эргээд бид нар хөгшин болоод ирэх юм бол хүүхдүүд биднэрт зааварчлаад эцэг хийгээ харах болж байгаа байхгүй юу. Тэгээд тэр асуудал яг над дээр яг тулгарсан байгаа байхгүй. Тэгэхээр ирээдүйд хүүхдүүдээ өөртөөгөө яаж харьцаасаа гэж хүссэн чи өнөөдрөөс эхлээ хүүхдүүдтэй тэгжил харьцана. Өнөөдрийн чиний гаргаж байгаа харьцааг эргээд ирээдүйд хүүхдүүд чинь чамд ингээ талент тусгалаар үзүүлнэ гэдгийг би гоо мэдэрсэн. Тэр өөрийнхөө төлөө хүүхдүүдтэйгаа өөрийнхөө төлөө. Гэхдээ нэгдүгээрт өөрийнхөө төлөөгөөс гадна хоёрдугаарт хүүхдүүдтэй бас тэр хугацаанд айгүй том бас мэдлэг олгоно гэж бодож. Тэгээд хүүхдүүдээ бас нөгөө юм илүү нээлттэй нэг өөртөө итгэх байдлыг айгүй тодорхойлж өгөх юм бэлээ. Тэгээд тэр хайрлагдж байгаа хүүхдүүд чи өөрийг нь сонсоод өөрийг нь ойлгоод ахаар хүүхд ингээд илүү нээлттэй. Тэгээд зөвхөн гэр бүлийнхээ орчинд нээлттэй байж чаддаг хүүхдүүд гадагшаага бусад
хүмүүс хамт олонтой ч гэсэн нээлттэй байж чадна. Тэгээд тэрийг нэг багш нараас нь ингээд анзаараад нэг тодорхойлоо асуухаар ямар ч гэсэн тийм айхтар хаалттай биш байсан. Тэгээ ямар нэг хэмжээгээр өөрийгөө илэрхийлж чаддаг. Тэгээд тэр өөрийгөө илэрхийлж сурах ч юм уу чаддаг байх ч хамгийн гол чухал үзүүлэлт гэж боддог байхгүй хувь хүний тий өөрийгөө илэрхийлж чадаагүй өгсөөлөд өчнөө боломж бололцоо өчнөө юм хаагдана. Тийм чаддаг маа хүртэл ойлгуулж чадахгүй. Тийм өөрийнхөө сонирхлыг хүрдэнд адгийн наацхан дуртай хоолооч тэгээ би энийг идэхийг хүсэхгүй байх гэд тэр болгоныг би яг хүндэтгэж үздэг. Тийм учраас нөгөө одоо шилбэл өөх идэгдгүй шүү дээ хүүхдээ тий. Тэгэхээр заавал өөхөө хүчээр идвэс тэр угаасаа дургу идэж чадахгүй байгаа юм чинь харин энэ тэнд нууж хайж яхаар энэ ил хогийн савнд ч юм эндээ хайжээ гэд. Тэгээ нөгөө өөхний талаар өцөг дэр нэг хөвчлөлтэй юунууд манайхаа ярьдсахгүй өөх идэгдгүй тий аав ээжээсээ нуугаад нөгөө шүгэн хэд ингэ шидчихдэг гинэ. Тэр нөгөө нэг жилийн дараа нөгөө цагаан сарын өмнө цэвэрлэгээ ихээр тэр юуныхаа шүүгээний дээрээс хөвзөгцөн ус ургацсан өөхнөд олсон гэсэн. Тэгэхээр тэр чин хүүхэд нөгөө нэг тий хааж боогоод ямар нэг юугаар тэр чин ингээд бас л нэг өөрийгөө илэрхийлэх хэлбэр нь шүү дээ. Үнэхээр дургүй юм аа би нэг дургүй гэхээр тэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг чинь. Тэгээд нуугаал шидэж байхгүй юу? Байхaltaа. Би бас нөгөө дараа нөгөө нэг тустай бас нөгөө подкастнда өрөө гэж бодож байгаа хүний нэг шүү. Тэгээд үнэхээр мэрэх зүйл ихтэй аргагүй шүү дээ. Одоо энэ 3 жил гарна номын клубыг ингээд зохион байгуулж байгаа хүний мэдлэг мэдээлэл гэж бүр гайхалтай зүйл байгаа. Тэгэхээр олон хүнд гоё юм эрэг те сайхан ад жаргалтай амьдралыг бүтээх тийм нэг болох юм гэж боддог шүү. Баярлаа. За баярлаа бүгдэрэнд нь баярлаа. За сайн уу. Өөрөө танилцуулаарай. Намайг Санчир бол гэдэг. Би дулааны зураг төслийн инженер мэргэжилтэй. Мониржи консалт ажилладаг. Зөв. Түрүү нөгөө нэг бидний ингээд юм ярьсны дараа нөгөө нэг бичиж тэмдэглэх юм гараад ирлээ гэдээ ярьжсэн шүү дээ. Энэ тухайгаа ярилцаач. Өнөөдөр тэгээд энэ клубд ирсэндээ бас баярлж байна. Тэгээд яг өчигдрөөс өглөө босч эхэлжсэн чи яг хажуу талын хүн маань одоо өглөөний 5 цагийн дүрм гэдэг номны тухай надад ярьж өгөөд тэгээд ингээ хүмүүс яг өөрөөсөө уншсан номын тухай ярьсан чинь надад яг ингээд хэрэгтэй байсан мэдээллүүдийг нэг доор ингээд надад хандаж ингэж хүмүүс одоо лекц коуч хийгээд байгаа юм шиг мэдрэмж авсан гэх юм уу гэр бүлийн харилцааг ингээд бас л бодтгол асуудал тий тэгээд амьдралын одоо утга учир гэдэг юмгууд бодож байгаа хгүй нэрэл хүн чинь тийм ингээл ингээд нөгөө дотроо боддог байсан юмудаа ингээд хүмүүсээс сонсголоор ингээд бүр ингээд анхаарал сонсоод баг ингээд бүгднгийн ингээд тэмдэглэмээр санагдчихсан. Тэнгүүдээ тэндээс mindfulness гэдэг номын тухай ярьсан. Тэгээ тэн дээр бас онцлог юмнуудыг ингээд бүр ингээд шинтэл сонсоод баймаар айгуу гоё. Тэгээд цэгц гэдэг номны тухай ярьсан тий. Тэгээд энэ клубд ирээд тэгээд ингээд сонссондоо ингээд яг томт баярлаад суужсэн бас ийм гоё коуч нэгтэйгээ танилцаад ингээд яриа сууж байгаа мөч маань бас гоё наа баярлалаа. За баярлалаа. Тэгээд цаашдаа яг юуг нь илүү хэрэгжүүлэе гэж бодсон бэ? Онцлог зүйл нь юу байсан бэ? Яг номнуудаас бол өглөөний 5 цагийн клуб гэдэг номыг нь бол хэрэгжүүлээд эхэлсэн байгаа болохоор унших хэрэгтэй байна гэж бодсон. Тийм. Тэгээд өөрийнхөө нөгөө уншмаар санагдсан энерги менежмент номыг хэлээ заавал уншина. Тэгээд дараа зөв. Амьдралын яг юунаас илүү утга учир аж аргалыг мэдэрдэг вэ? Одоо гэр бүл найз нөхөд гэх юм уу? Тэгэхээр хүмүүсийн харилцаа. Тийм хүмүүсийн харилцаа гэсэн үг. Зөв. Би бас санал нэг байна. Тэгээд та бүхэнтэйгээ ч гэсэн ингэж сууж байгаа үнэхээр гайхалтай. За баярлалаа. За ингээд өнөөдрийн ингээд анхны бичлэгтээ цуг хамт байсан та бүхэндээ баярлалаа. За миний хувьд бол нэг хүн бүрээс ингээд уулзж байгаа бүх хүнээс юм суралцах дуртай байдаг. Одоо ямар гоё юм хэлэх бол гэдэг нь хүлээж сонсдог. Тэгээ хүн болгон өөрөө ном байдаг гэж ярьдаг шиг. Тэгээ хүн болгоны дотор тэр агуу гоё мэдлгүүд бол байж байгаа амьдралдаа хэрэгжүүлсэн зүйл байдаг. Тэрийг олж мэдхийсэн гэдэг тийм хүсэлтэй байдаг. Тэрийг бол өнөөдөр гоё анх удаа гоё хэрэгжүүллээ. Тэгээ анхаал тавин та сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баяртай.